шинэ 30 жилийн эхлэл энэ бол төр иргэнийг холбосон гүн ардын намын ялалтууд Монгол улсын тусаар тогтол бүрэн байдлын төлөө ялалт байх болно. Ард түмний ялалт. Оюун эрднийг бол гарчаасаа гэж хүсэж байгаа. Оюун эрднийг нь хувь хүнийх нь хувьд бол дэмжиж байгаа. Ерөнхий сайдын хувьд ийм зөрөгтэй шийдэл гаргаж ирсэн ерөнхий сайдууд нэг ч гарч ирээгүй шүү дээ. Ер нь бол бас тэмцэх гэж үзэж байгаа хүн гэж ойлгож байгаа. Тухайлбал одоо тэр хөгжлийн банкны асуудал тэгэл нүүрсний хулгай гэл ингээл янз янзын юм дээр хөрхий дуурсан шүү дээ. Оюун эрдэнүүд яг хэвдээ бусдыг бодвол бас жоохон юм хийсэн. Ер нь бол бас жоохон хийлээ. Тэгээд ард түмний төлөө бас жоохон юм хийх нь хийж гэн гэж үзэж байгаа ямар ч байсан тий. Ор хийгээг улсуудын хажууд бол хийж гэн л гэж үзэж байна. Өөрийн бодлоор бол оюун эрднийг их юм хийгээд байгаа гэж бодож байгаа. Тэгээд одоо ер нь оюун эрдэнэ саналаа гэж бодоод байгаа шүү дээ. Оюун эрдэнэ сан мундаг юм хийж байгаа. Сайн юм чинь тэгээд нүүрсний хулгай бүх юмыг сонсгол хийгээд явсан шүү дээ. Оюун эрдэнэ миний хувь хүний хувьд бол сайн ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд угаасаа тэр оюутлагын гадаадын иргэд эзлэх хувийг багасгасан, Монголын талбайр хувийг ихсгсэн, эрдэнтийн тэр юуг яасан гэдэг оюун эрдэнэний хувьд бол хийсэн ажил бас ард түмэн үнэлдэг юм билээ. Оюун эрднийг бол дэмждэг шүү дээ. Ер нь хийж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа бодлого өнтер нь бол зөв санагддаг. Наман дэмжиж явбал явахаар улс төрч гэж боддог. Өмнөх жилүүдийг бодох юм бол харьцангуй бас нэг оролдлого хийгээд байна. Бас нэг цуурай дуу гаргаа тэрийг хийх гэж оролдоод байна. Гэхдээ таалагдж байгаа. Залуу хүний хувьд таалагдж байгаа. Ер нь тэгээд цаа чи хүчгүүдэд биш одоо нэлээд төвсөлгөл нь шүү дээ. Төвсгөл үзээд байна. Цаг хугацаа л шаардна. Оюун эрдэнэ дээр Нийлээ ажил хийсэн. Дэмжин. Оюун эрдэнэ бол одоо бас улс орныхоо төлөө бас өөрийгөө бас сэтгэл гаргадаг юм шүү. Ард түмний ялалт. Монгол ардын нам.